Би улсын 3 дахь төв эмнэлгийн чих амар хаалга мэдслийн насагт мэдслийн солигчаар ажилладаг одоо ингээд 3 дахь жилдээ ажиллаж байна. За манайх болохоор 2026 оны 1 сарын 1-ээс цалин маань 30%-аар ол нэмэгдсэн. Гэхдээ нэмэгдэл цалин ус маань болохоор хуучин цалингаас бодогдож явж байсан. За энэ маань болохоор нэг бодиттой бол гар дээр хэрэгжиж бол одоо үнцэн цалин болж бол бидэрт бол нэмэгдэл нь их мэдэгдээгүй. За 5 сарын 1-ээс болохоор үнцэн нэмэгдэл цалингаас маань одоо илүү цаг бусад нэмэгдэл цалин үлсийн маань бодсон нь биднэрт илүү бодиттой одоо цалин болж шатсан байгаа. Ер нь цаашдаа ажиллахад ер нь боломжийн болж байгаа юм байна даа гэдэг үзгээс л харсан. Сая он гараад цалин нэмэгдсэн. Цалин нэмэгдээд яг одоо сая 5 сарын 1-ний хүртэл 2 шаталтай явдаг байлаа шүү дээ. Үндсэн цалин байна. Тэгээд хуучин цалингаас илүү цаг бусад нэмэгдлүүдэд авдаг байсан. Тэгээд энэ маань сая энэ 5 сарын 1-ээс бид нар бол энэ нэмэгдэл цалингаараа авж байгаа. Тэгээд бидний бас энэ цалин одоо өсөж байгаа бол одоо бидний амьдралд бол илэрхий мэдэгдэж байгаа. Тэгээд одоо бол бидний үндсэн цалин чинь 2,128 мянга болсон. За эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс бол яг ажилласан жилийн нэмэгдэл гэж байна, зэрэг цолны нэмэгдэл гэж байна. За хүнд нөхцөлийн нэмэгдэл гэж байгаа. Тэгээд энэ нэмэгдлүүдээ үндсэн цалингаасаа бодож авч байгаа болохоор энэ сарын цалин бол илэрхий одоо нэмэгдэлтэй цалин авсан. Тэгээд энд салбарт ажиллаж байгаа эмч бүхэн эмч эмнэлгийн ажилтнууд бүгд л одоо сэтгэл нь хангалуун байгаа хаа гэж бодож штэ. Сая шинэ засгийн газар шинэ сайд гарсан асуудлуудыг нэлээд түргэн шуурхай шийдсэн. Бас ингээд юмыг зохицуулаад юу байвал бас нөөц олцоо цаана байд юм байна гэдэгт л одоо ойлгож байгаа шүү дээ. За би энэ нэмлэгтээ одоо 26 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай дурангийн ажлын ачаал бол маш өндөр байдаг. За тэгээд өдөрт бол 20-с 30 ходоод, бүдүүн гиз, уушиг тэгээд нийлээд бол ер нь 40-с 50 ийм шинжилгээ ордог байгаа. За оноос хойш цалин 30% нэмэгдсэн хэдий ч бид нар дээр яг ингээ гар дээр авдаг мөнгө маань бодит нэмэгдэл болж чадахгүй байгаад байсан. Яагаад тэгэхээр болохоор одоо удаан жил ажилласан нэмэгдэл байна, илүү цаг байна те зэргийн гэл одоо энэ бүх нэмэгдлүүд маань болохоор нөгөө хоёр цалинтай болцсон байсан. Тэр хуучин цалингаасаа бодогдоод яваад идэг гэсэн болохоор тэр ерөөсөө тийм бодит нэмэгдэл болж чадахгүй байсан. За тэгээд сая болохоор 5 сараас болохоор одоо энэ нөгөө бүх нэмэгдлүүд маань шинэ үндсэн цалингаасаа бодогдож эхэлсэнтэй холбоотой одоо нөгөө цалингийн нэмэгдэл маань ингээ бодиттой болж бидний гар дээр ирж байгаа. Ерөнхийдөө бол 1 сарын 1-ээс бол нэмэгдсэн. Гэхдээ үүнд бол 2 шаталсан цалин авч ирсэн. Нэмэгдэл цалин болон хуучин цалин гэсэн 2 үндсэн цалин бодогддог байсан. Үүнд бол ерөнхийдөө яг нэмэгдсэн гэсэн үр дүн бол биднэрт бол илт бол мэдэгдээгүй. Зарим тохиолдолд бол олон жил удаан жилийн нэмэгдэлтэй ажиллаж байсан солигчид маань бол нэлээд сэтгэл дундуур буюу ерөнхийдөө нэмэгдэх шаардлагыг тавьсан нь ер нь буруутай юм шиг тиймэрхүү ер нь юуг бол мэдэрч байсан. Цаашлаад уушрал сайдын юугаар бол нэг цалинтай болно гэсэн мэдээлэл бол гарсан. Мэдээллийг бол бид нар унсан. Ер нь байнга л ер нь цалингийн талаар мэдээлэл уншаал үйж байдаг. Тэгсэн ер нь тэрэнд бол нэгт төсөвт бол мөнгө байхгүй гэдэг мэдээлэл бол урьдчилаад бол гарсан байсан учраас үнэхээр нэмэгдэх юм уу да бүгдээрээ цаашдаа ер нь яах юм бэ гэсэн тийм сэтгэл зүйт бол байсан. Гэтэл энэ сарын 5 сарын 1-ээс бол нэг цалинтай болно гэдгээ баталсан. Сая бол нэмэгдсэн цалингаа бол авсан. Мэдээж яг 30% юм бол нэмэгдэлтэйгээр нэг цалингаасаа бодогдож цалингаа авсан. Анхлан орж байгаа болон биднэрт бол яг бол нэмэгдэл цалин бол яг нэмэгдсэн нь бол гар дээр ирсэн мөнгөөр бол мэдэгдэж байгаа. Биднэрт бол мэдээж бас сайхан л энэ гоё байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд бид нар чинь сая 5 сарын 1 хүртэл чинь 2 цалинтай байлаа шүү дээ. Энэ цалин нэмэгдсэн юм шиг мөртлөө яг үндсэн цалин одоо сая 920 мянга чингүүтээ миний нөгөө илүү цагийн нэмэгдлийн хөлсүүдийг болохоор сая 490 мянган төгрөг хүмүүс нь бодоодсэн байхгүй юу. Одоо 5 сарын 1-ээс болохоор ганцхан цалинтай болсон. Сая 920 мянган төгрөгнөөс нь одоо бүх нэмэгдлүүд маань бодогдоод ингээд явж толгой ирэхгүй тэрийг бас хүн бас тодорхой хэмжээ ойлгож байгаа шүү дээ. Би ч одоо нэг хэсэг айгу хэцүүсэн шүү дээ. Хэдэн төгрөгнөөс минь илүү цагийн минь бодоод хэдэн төгрөгнөөс нь одоо миний нэмэгдлийг олгоод байгаа ойлгохгүй л явжсэн байхгүй. Нэг л их 2 цалинтай. Нийлүүлээд бараг 4 сая төгрөгийн цалинтай болчиход яваад.
тий. Тэгэл одоо бол харьцангуй бас дэжгүй. Тий, ерөнхийдөө бас бидний үндсэн цалин нэмэгдээд ирэхээр бас өөр байна л да. Бүхэл юм өөрчлөгдөн. Тэгэл нэмэгдэл дээр бас өөрсдийнхээ зэргийн нэмэгдлээ, илүү цагийн нэмэгдлээ бүхэл юмнуудаа яг шин цалингаар авахаар өөр болж байна.